За, та бүхэн бүгдээрээ сайн байна уу? За, өнөөдөр бид бүхний энэ уулзж байгаа шалтгаан бол өмнөд монголчуудын Монгол улсад монголчуудын эрхтэй холбоотой байгаа. За, өнөөдөр бол энэ Монгол улсад хөрөнгө оруулсан анхны хөрөнгө оруулагчдын нэг болох Үнэнбаатар гоотой бид уулзж байна. Энэ хүн маань одоо Монголд 25 жил бол ажиллаж амьдарсан. Гэтэл өнөөдөр бол одоо энэ хүнийг албан гаргана гэсэн юм настай нөхцөл байдал үүсчээд байгаа. За тэгээд энэ хүнийгээ бол өмгөөлөн хамгаалах нь Монгол урдны эрх мэддэг бүхний одоо эрхэм хөргөлөж одоо санаж бодож явж байна. За тэгээд Үнэнбаатар та өөрийгөө товч танилцуулна. За би бол одоо юм Чимээдовгийн Лоонжавын Үнэнбаатар 1945 онд Өвөр Монголын Жирмэн аймгийн Хорчин зүүн гарын дунд хошууд төрсөн юм аа. Энэ жил нэгэнтээ 69 настай болжээ. Би Монголд бол анх эрэхтэн 90 оны 4 сарын 7-нд орж ирсэн. Тэрээс өмнө би Өвөр Монголын засгийн газрын сургуулийн тамхинд ажиллаж байсан. Өвөр Монголын их сургуульд багшил байсан. Тэгээд одоо хоёр улсын харилцаа сайн болоод одоо Монголд очие, Монголоо үзье гэд би тэгээд Монгол руу ирсэн 90 онд. Яагаад би Монголд одоо 25 жил одоо байж байна гэвэл нэгт би эрэхтэн бол монгол хүн. Одоо Монгол орноо бас хөгжүүлэхт жохон ч гэсэн одоо өчнөмөр болох уу гэж тийм бодлоготой. Нөгөө нэгэн бол одоо өгдөрөө мөтхийн Өвөр Монголд одоо Өвөр монголчууд яаж амьдарч явах уу, соёл хавцал дотор ямар зовлон амсч явах уу, энэ одоо би өнөөдөр хэлээд явах уу бүгдээрээ мөтхийн. Тийм учраас би Монголд ирээд анх ирэхтэн бол би төрөл саднаа үжингөд ирсэн юм аа. Тэгээ сарын дотор то надыг Монгол руу зогтожээ, улсаасаа урагжээ гэд надыг намаасаа хөөгөөд, албан ажлаас хөөгөөд юу ч болгосон. Тэгээд тэр үед яах вэ гэсээ 43 4 настай. Одоо цус халуун. Тийм. Тэгээд зориг шийдэ. За, ерөөсөө Монголоос байхгүй. Монгол одоо энэ үлдсэн насаа өнгөрүүлээ гэж шийдээд энэ өдөр болтол би 25 жил болж байна. Одоо танд бол бас албан гаргах одоо нэг юм эрсдэл аюул учирчод байгаа шүү дээ. За энэ одоо яг энэ талаар нь та бас нэг тодорхой хэлэхгүй юм. Энэ одоо ямар хөө нөхцөл байдал та өнөөдөр яг одоо орчод байна. Одоо бол ийм одоо хятадын талаас надыг одоо өмнөшөө авна гэж хүсэлтэйгээд одоо надыг бол албан гаргана гэж шалтгаан нь бол их хэмжээний мөнгө хямшиж идэж ийм шалтгаан. Би одоо бол хаач гисэн би тов тодорхой хэлсэн. Би 25 жил Монголд байна. Одоо энэ 25 жил дотор би хятад бол ямар ч гэрээ зураагүй, ямар ч гарын үсэг зураагүй, нэг төврийн үр авлага байхгүй. Би өмнөшөө явбал одоо ээж аваа нь үзэн, ах дүү саднаа үзэн ингэж л очдог. Ийм учраас эдэн надыг албад авах ямар ч шалтгаангүй гэж би бол баталгаатай хэлж байна. Тийм ээ. Таны бол одоо ямар нэгэн гэмтэрэг холбоотой гэх юм өнөөдөр бол огт тийм бол ёсны зүйл байхгүй ба шүү дээ. Тэгээд энэ нэг юм асуудал таныг бол тэр хатны талаас тэр Интерполын жагсаалтанд дагуулсан гэж байгаа. Энэ асуудлын талаар бас та ярьж хэлж өгөх. Би бас маш гайхаж байна. Эхлээд би бүр чочиж авсан. Яагаад одоо надыг Интерполын жагсаал дотор оруулсан. Тийм үү? Одоо үнэхээр би одоо мөнгө шамшиж ицсэн ч гэсэн яг хятадын тэр хэдэн 104-аас 600 хүнээ тэр жагсаалд орох ямар ч үндэслэл байхгүй шүү дээ. Тэр жагсаал дотор бол тэр чигээр нь хятадын төрийн алав томчууд жишээлбэл Мож аймгийн даргнаар тэгээд төрийн том компани захирлууд тэр хүмүүс байхгүй дээ. Тэгээд
надад оруулах болов би үнэхээр одоо гайхаж яасан юм. Одоо бол би бодож надад тэр жагсаалд оруулсан гол шалтгаан нь бол 4 сарын үед одоо хүмүүс одоо өөрийн буян жагсаал хамруулж хэлсэн хүмүүс надад сүрдүүлээд надаас мөнгө аваад тэгээд надаас нэг цаасан дээр баталгаа одоо болгоож бичүүлсэн нэг юм байх юм. Тэн дээр юу гэж бичсэн бэ? За Үнэн Баатар хэдэн сараа хэдээд яа төрсөн би одоо хошууч хэнд банк нууц мөдө хангааж өгнө гэсэн ийм нэг баталгаа. Энийг Хятад Монгол хоёроор надаар бичүүлсэн юм. Би бодогт энэ цаасны хорон одоо гарч яваа хаа гэж би таамаглаж яах юм. Тэр бичүүлж бараад надад хэлсэн. За бид энэ өдөр бидэн танаас мөнгө авсан энэ асуудлыг чи хөндөж ярьж болохгүй, хэлж болохгүй. Хэрэг чи хэлэх юм бол бидэн чиний энэ бичсэний чинь Хятадын тавнуулд өгнө. Хятадын тавнуулд өгөх юм бол ямар үр дүн болох вэ? Чи өөрөө биднээс юу мэдэн шүү гэж. Энэ бүхэн бол харж байхад одоо нэг хэсэг хүний одоо хууль бус үйл явдал. За одоо хүнээс одоо шахаж мөнгө оруулж одоо баяжиг гэсэн чоналтой хэрэг явдлаас л анх үзсэн хэрэг байна шүү дээ. Би яг тэр цагтаа бол бас одоо нэг өөрийн сэтгэл дотор за эдэн хэдэн левел чинь ирээд л надад шахаад мөнгө аван гэж бодож ирсэн. Гэвч одоо би бодоход бол тийм одоо амархан хэдхэн левел чинь залуучууд ирээд мөнгө авах тийм асуудал тийм амархан биш ээ. Би бодоход бол энэ чинь бүр тохон байвалтай. Яагаад гэвэл тэдний гарт авж байгаа тэр одоо надад өмнө явуулан гэсэн тэр альбом бичиг энэ тэр өнгийн хүн болоо тэрийг үзэгч боломж байхгүй. Хэлгээнгөө тэрийг копидос аван гэс бүр боломж байхгүй. Эдэн бол тэр юм аваад хаад миний гэрээ олоод тийм хуурж очоод ийм учраас энэ чинь өнгийн хүн бол тэрийг хийх юм боломж байхгүй. Юмнаас би бодогд бол энэ чинь зохон байгуултээ л одоо ингэж надад юм сүрдүүлээд ганцхан над биш л да гэж миний энэ дээр тулсан бол одоо ийм л. Тэгээд учир явдал чинь ингэж үүссэн байхгүй да. 14 оны 4 сарын 30-нд 4 залуучууд ороод ирч нэг нь арай насын их 30 хэд нөгөө гурван бол хэрэгэд. Одоо хаалга тогшоод та Үнэн Баатар уу гэж тийм ээ гэж. Та энэ байна уу? За хаягнд харж ян гэж. Тэгэд ороод ирч. Ханаас явж ихин би асууж. Тэгээд одоо цагдаа томлоос ярьж яана. Таны асуудлыг шалгаж байна гэж. За суу. Би юу ч хийгээгүй юм да ороод ирэл да суу. Тэгээд суулгаач ямар ч зээгс. Та бол одоо их хэмжээний мөнгө хямшиж ирсэн. Тэгээд бол хятадын тал бидэн тань хөсөл өгсөн. Энэ дагуу бидэн таны одоо хятад руу алдан гаргана. Хятадын цагдаа нэгэнтэй ирээд буудалд хүлээж байна. За гэсэн. Би тэгэд өөрийнх нь юм хэлсэн утга. Би 25 жил Монголд ирч би бол дөндөө ажил хийсэн. Одоо гэвч би бол хижээж хүнээ мөнгө шамшиж ичсэн тийм учир байхгүй. Ялангуяа би Хятад бол нэг гэрээ байхгүй, нэг гар өсөг зоохгүй, нэг төгрөг өөр авлага байхгүй. Ийм учраас тэдэн надад одоо өмнө шин албадан авч явах ямар шалгаанд байхгүй гэж би бол тэр хүмүүст хэлж. Тэр бол одоо хамаагүй. Би тадын шалгалт амина асуудал итэн. Бидэн бол тэрийг шалдахгүй, шалгах алба байхгүй. Бидэн бол таны одоо өмнө шин гаргаана. Би тэгээд би бол явахгүй гэж. Би одоо ясан ч гэсэн Монголд хаяна. Монгол хэрэг дэнжир болж ирэх юм. Тэглээд чи явахгүй ч болно. Тэгэхгүй явахгүй бол одоо бидэнтэй мэмэ хийн. Би тэгээд одоо сажиг хурч. Тэгээд би хэл бодсон. Энэ одоо хүмүүс холног биш байна да. Одоо эдэнтэй яаж одоо ингэж гарах уу гэж би өөрөө бодсон. Тэгээд тэдэн хэлж. Та одоо манай найзаас нэг гажир хөдөлдөөд авчих. Би тэгээд гайхгүй та ямар юу болж яана гэж босч очиод авсан. Гэвч одоо хүн хэлж яан тэр үе чинь 3 4 залуу байж яхад би одоо эсрэг юу гэж одоо яах вэ? Ямар ч арга байхгүй. За та хэлдэ гэсэн.
500 сая дараат нь болохгүй бол 450 саягаар заавал аваа гэд. Тэгээд яг надтай уулзаад ярьсан тэр хошууч гэсэн тэр хүн нь уцаар нөгөө хүнтэй ярьж их. Дараат нь би мэдэж тэр хүн бол яг надаас мөнгө авсан тэр Мөнхбат гэсэн хүн байхгүй да. Тэгчгээ за одоо ийм байна тэгвэл чи гажираа мүч. Тэрээс өмнө надаас нөгөө одоо банк нууц мөдө танганахсан тэрийг бичүүлсэн байхгүй да. Бичүүлчихэд надыг сурдуулаад чи хэрэг манай энэ өдрийн энэ бүх юм ярих юм бол бид энэ чинь өмнө шөн тавнуул руу хятадын тавнуул өгнө. Хятадын тавнуул өгөх юм бол чи ямар үрдэн болохоо биднээс илүү мэдэн шүү. Чи одоо өөрөө сайн бодоорой гэж надыг сурдуулсан. Би тэр үед бас одоо маш их одоо сэтгэлийн дарамт хүрчээ. Би яагаад одоо ийм юм бичээд өгсөн. Угийн бол эдэн надыг алсан ч би бичвэ байг ёстой л да. Тэгэхгүй бол энэ одоо энэ насны одоо ийм одоо болно гэж би тэр үед бодчихсон. Гэвч нэгэнтээ одоо тэдний сурдуулахын дор бичсэн учраас ямар ч арга. Тэгээд би тэдний дагаад явж Гүкоп музейнэ хажууд нь очоод гажирыг үжиж 5 грашин гажирал та. Тэгээд би 400 сая төгрөг бол надад байхгүй. Би хаанаас ч олж чадахгүй. Чи олоо. Бизнес хийж байгаа учраас одоо хятадууд тань монголчууд тань чиний тандал дүндөө шүү дээ. Энэ тэдэнээс мөнгө нь олоод цуглуулад өгчих. Энэ дараат нь чи баяшин бараа зараад ашиг нь олчих шүү дээ. Тэгвэл аль алиндан сэн. За. Тэгээд надыг гэртээ харуулаагүй. Тэгээд Япон гүүр гараад Алтай Кашмирны хажууд нэг 5 давхар буудалд тэгээд надыг аачиж өчөөр. Аачаа тэр өдөртөө надыг уцаар яруулж тэгээд тэр өдөр тэр буудалд манж хонж 2 хүн нэг 3 нь явж. Дараа өдөр өглөөг нөгөө мөн хоттой хурж ирээ. За үнэн батараа явъя. Чи одоо Монгол олгоо бол чимээги одоо хаттин одоо буудалд боожгаа цагдаад өгнө явуулна. Би бас мэдх юм. Яагаад гэвэл одоо Солио ховсол дотор хэдий монголчууд одоо хөлмөдлөөд өгсөн, аман өгсөн. Зөвхөн өгсөн гэлээ 80 одоо хятадын засгийн газрын зөвшөөрсөн тоогоор бол 87,000 хүн өгсөн шүү дээ. Тэн дотор манай төрөл садын бас байгаа. Манай вэж авахтал одоо шорын ёд одоо хуулиас одоо манай аав нүд хүртэл сохортол зодогдож тэр зовлоныг би мэднэ. Ийм учраас хятад очил юу ботхийг би мэднэ да. За би одоо нэг хермеда гэж. Тэгээд 5 сарын 1-ээс бараг 5 орчим хүртэл хэдэн хоног би хөөцөлжээ. Одоо бүх танилаасаа асууж. Гэвч гэн чи хүнээс 100 сая, 50 сая тэгээд зээл хэн чамд өгнө да. Тийм үү да. Тэгээд би хэдэн хоног хөөцөлдөөд яг уу миний зовлоныг мэдж байгаа бас хэдэн хүн байна. Одоо манай нэг одоо хятад компани захирал байна. Тэгээд манай Монгол найзуур байна шүү. Манай тэр Монгол найз одоо Үнэнбаатар хатаа нэгэнтээ ийм зовлон байж их юм шаардвал болно. Би одоо өөрийн чадлаараа чамд одоо жийлж өгье гэж. Надад бол 100 сая хүртэл жийлж өгсөн хүн байна шүү да. Тийм. Ийм байна. Тэр мөнгөийг бол одоо би хэдэн хоног цуглуулж. Яагаад гэвэл дараа өдөр бас надыг гэртээ хариулах гэсэн. Би чи надыг гэртээ хариулахгүй одоо манай гэр бүл мүтэх юм бол цагдаад хөлн. Цагдаа надыг хайна. Тэгвэл юу болох вэ тадан мэдэн шүү дээ. Тэдэн бодож тэгвэл би чамайг гэртээ хариулъя. Тэгээд надыг гэртээ хариулсан. Дараа хүнээгээ барьцаалсан, улгаалсан тийм хэрэг үлдэж байгаа үйлдэл харагдаад байна л дээ. Тийм шүү дээ. Ёстой тэр хэдэн хоног бол би үнэхээр одоо сэтгэлийн дарамт маш их. Гэвч би бас одоо гэр бүлэн бодоод эр хүний одоо эр хүн бүх ажлаа бүх хэрэгээ ууран даах хэрэгтэй. Зовлон одоо юм хүч. Тийм учраас би гэр бүлэнтэй би юу ч яриагүй. За яах вэ гэсэн. Хамгийн сүүлийн өдөр юм бол яг болохгүй болсон. Яагаад гэвэл банкнаас миний данснаас мөнгө авах юм одоо
заавал очих хэрэгтэй. Тэгээд цуг очоод хамгийн сүүлийн 20 сая төгрөгийг шилжүүлж тэр үед нь бас ярьж яасан чамайг одоо хятадд өдөр л да. Орой болсоор одоо чамайг хятадд өгнө гэж. Дараат нь би бас одоо нэгэнтэй зориг шил өгөө. Өхөл өглөө шүү дээ. Яадаг эр хүний одоо зовлон зэрэгэл бүх юм тоож миний насанд одоо үжээгүй юм баг байхгүй шүү дээ. Тийм учраас би хэлж тэгээд гэсэн. Би хэлж одоо би хэрэг 500 сая төгрөгний өөр одоо авах юм бол дараа би яаж хүнд үгэнд энэ тийм бүх хүний зовлон байна. Тэгээ боли ерөөсөө. Тэгээд би Монгол хотод хэлжээ. За хойлоо уулзъя. Эцсийн шийдвэр болъё гэж. Тэгээ бид олон Чингис бодлоны баруун хятад уулзаж би хэлсэн. Миний хүч чадал юм аа. За надыг одоо хараад мөнгө өгсөн. Би мөнгө аваад бүгдийг чамайг өгч. Миний чадал ийм 180 сая. Өнөөс илүү би явж чадахгүй болцсон. Ийм учраас энэ өдөр ерөөсөн татан шийд. Надыг хаттын цагдаад аачиж өгвөл ачаад өг би явъя. Чиний тэрэг ажил хийчихин би авах ямар ч төнхө чадал байхгүй. Ийм учраас дуусвал тад өөрөө л мэд гэж би хэлж. Тэгээд тэр хүн уцаар тэр хүмүүстэйгээ одоо ярьж 30 минутад ярьсан шүү. Нөгөө талд нь одоо юу ярьж хүмүүстээ машинаас гараад би машин сууж ирсэн. Тэгээд за тэгвэл та яваа. За ийм тийм болвол над дөрөв залгаа гэсэн муу бат. За тэгээд болсон байлгүй да. Яасан шийдэн одоо надыг хамгаалаад үнд үлдэх байлгүй да гэж би бас баярлсан. За тайван хүн хамгийн цогцол амьдрал хамгийн цогцолын тайван байхгүй да. Тиймгүй да. Мөнгө цаас бол яг дараатынхад олж болно. Шатаж болно. Хэн ч гэсэн юм шүү дээ. Би тэгж бодоод яасан чинь одоо энэ юм бас нэг даваа гарчээ гэж би болцсон. Тэгээд харж ирж. Тэгсэн чинь Учир Абдулlah миний хүснээр болоогүй. 5 сарын дундсаар манай гадаад иргэний одоо газар миграшн надад дуудаж Батраа төврөөд бид очиж яг хэлбэл бисээ үйзэн сонгож 5 сарын өөхөр 4-5-нд би сонгосон байхгүй. Тэглээ чинь таны одоо албан бичиг дутуу энэ төр дутуу гэж надыг хөөцөлдүүлж би тэгээд компани одоо очоод чи нийт хэдэн компани ажиллаж яасан би одоо бараг 10 жилийн өмнө ажиллаж компаниас ч би одоо албан бичиг авч манай энд үнэхээр хөрөн оруулж яасан юм үнэхээр хамтарч ажиллаж яасан юм гэж бүгдийг авчираад би өгч. Тэгээд 6 сарын 12-нд 4 өдөр тэгээд иммиграшн одоо сул дочир гэсэн ажилтан да. Одоо би бол тэнд гомдож яг бишээ. Тэр одоо нэг ажил хийж явах ажилтан юм хэлж. Үнэбаатараа. Таны асуудлыг судлаад одоо та бол Монголд бүх юм хуулийн дагуу ямар ч одоо хууль зөрчил, дүрм зөрчил энэ төр байхгүй. Ийм учраас бидэн таны саатаг бол бидний шалтгаан биш. Хятад чамээгийн өмнө одоо аавн гэж хүсэл тавьсан бидэн тэр хүмүүсийн хүслээр таны маргааш хятадд тушааж өгнө. Тийм байхгүй да. Би тэгээд хаад хэлсэн та одоо хэлэх шаардлагагүй бидэнтэй. Тийм үү да. Бидэн таны шалгаж явах. Таны одоо шалгаад ямар ч асуудал байхгүй. Тийм учраас бидэн хятадд өгнө. Тэгэд надыг шууд харч. Бооз ирэхдээ бас миний паспортыг авч гартаач гадаад надад өгөн гэсэн маягтай. Би бас их баярлаа паспорт өгөх юмээ гэж бодож ирсэн. Бооз ирээд шууд нэг давтаа энэ над хаалга руу ороо. Тэр хаалгын ямар хаалга би яаж мэдвэхтэй. Орсон чинь хэрэг авцсан. Ийм. Тэгээд таныг одоо ямар ч хэрэг төвөгтэй гэдэг асуудал одоо биднээр алга байна гэсэн юм яа. Одоо өөр нэг улс өсөд байгаа учраас л одоо гаргаж байна гэж ингэж одоо ажиллаж болохгүй төрөнд байна. Тэгээд энэ алдан бус алдан гаргалт гэдэг нэг юм сонир ойлголт одоо сүүлийн бий болж байна.
Хэрвээ хүнийг одоо албан бусаар алдан гаргах юм бол энэ бол хүний хулгай гэж ойлгохоор болчиход байгаа юм л да. Тэгэхээр тэр өдөр чинь бол таныг бас нэг эмнэлэгт таны эрүүл мэндийн бодоод байж байгаа бас үүдэнд нь хоригдл одоо өмжигсэн бас эдэн давхар харж байсан гэсэн. Бас нэг тэр шүнд одоо сэмхэн гаргач гэсэн бодлоо болсон шүү дээ. Тийм. Тэр өдөр чинь ийм байхгүй да. Надад хорчихгүй юу? Хорсон чинь яг тэнд ажиллаж байгаа тэр хэд өмч бол. Үнэхээр бас одоо би энэ өдөр бас баярлалаа гэж хэлмээр байж байна. Яагаад бол тэдэн хэлжээ. Та өвөр Монгол үү гэж тийм ээ гэж. Тэгэхэд яагаад таны одоо саатацсан өмнө явна гэж би мөтгөө гэсэн. Би бол бодогт надад бол ямар ч одоо шалгаан байхгүй. Ийм. За. Та энэ жил хэдтэй бижээж ярихс байна. Тэгээд тэдэн хэдүүлэн ярьж одоо энэ хөгшин хүн одоо энэ өвөр Монгол одоо юу хийж янд. Энэ харагт бол энэ гэмт хэрэг хийдэг хүн биш ч дээ. Яагаад ингэж саатаж юм. Та хүрээд ирээ. Одоо биеийн байцаалт хий. Би ч хэрэггүй би өрөөл байна гэсэн. Үгүй заавал одоо шалгалт хийнэ. Яагаад бол таны ингээд хэрж их юм таны сэтгэлийн хөдөлгөөн маш их. Ийм учраас таны дараалал өдсөн өндөр болох байгаа ч юу гэсэн. Тэгээд би оцсон чинь шалгаж таны дараалт маш өндөр байна. Одоо энэ ч хэцүү шүү. Та ингэж болох юм уу гэж. Тэр цагт болохгүй гэж надаар шалтгаалдаг юм байхгүй шүү дээ. Тийм учраас би зүгээр гэсэн. Тэр житэл сонсоод бол тэр өмч нар бол дарагтайг нь одоо ярьж байна. Та ингэж одоо хүний дарамтж болохгүй. Энэ хөгшин хүн одоо гэртээ хариул ямар учиртай өдөр одоо шийдэн бид өрөөдөн гэртээ хариулна шүү дээ. Та ингэж хараад одоо шороод яаж болно доо гэж дарагтай мар гэж. Тэгээд бидэн бол өмч энэ одоо хүнээ эрүүл мэндийн энэ үндсэн дээр бидний ярьж байна. Ийм учраас чи гэртээ хариулаа. Гэртээ хариулахгүй бол энэ өдөр ийм тийм болох юм бол бидэн өмчнээ энэ одоо юмараа үжигт бол энэ хариуцлага бидэн хүлээхгүй шүү. Дараах би танд хэллээ гэж бүр ийм хэмжээнд хэрцсэн. Тэгээд яахад өмч нараа тэнд бас нэг өвөр Монгол байх юм а залуу одоо. Тэгээд надад чи энэ өвөр Монгол залуутай цог нэг өрөөнд орчгоо гэж. Тэгээд би тэр хүнтэй нэг өрөөнд орсон. Ороод одоо тэр бас тэр залуу бас болно. Надад дээр яд авчираад одоо ингээд надыг харгалцсан. Тэгж ятал ажил боохоос өмнө одоо иммиграшн ажилтыг яриад. Өнөөдөр чи гараад ир яах таны гэрчийн хариулан гэж. За гэрт хариулан гэж. Тэгээд би гарч ирж. Гарч ирээд надыг гэр руу аачиж. Заман дээр замдан тэдэн бас ярьж ээ энэ чи надад ааштай хүн нь энэ зүгээр байж энэ штэ энэ сууж энэ ямар одоо гэртэн аачиг шаардлагатай гэж ярьчихгүй юу дарган бол за чи аачаад гэртэн тэнтэй цуг хон ингэсэн. Тэгээ би гэртэн хэрчгээд хажуут нь одоо цагдаа биш одоо юу биш нэг иммиграшн ажилтан чимээтэй цуг хонон гэж яхта чи яаж одоо тайван байчаад энэ да. Тэгээд одоо гэр бүлийн хүмүүс ч одоо энэ чинь түргэн дуудаад өмчирч өмчирээд миний дараалтыг үжиж зүрхий сонсож та маш муу байна. Хэцүү түргэн дуудлага бидэн ирж тэгээд надад тэрэ хийж өгч уулгаач. Та одоо өмнө очих хэрэгтэй би л очихгүй. Яа тэгвэл би алах юм. Үгүй чи алах. Би өмчхөн би энэ өдөр ирж хэрэг яг энэ үед чи ийм тийм болох юм бол миний хариуцлага шүү дээ. Ийм учраас би одоо энэ хариуцлагаа сайн одоо хариуцах хэрэгтэй. Та хөвт бидэн таны одоо дамнаад буу. Тэгээд дамнаад буугаад түргэн дуудлага машин тавиад надыг өмнөд аац юм аа гэж. Тийм учраас би тэр өмч нарт бол маш их баярлаа гэж хэлээ. Тэгээд өнөөдөр зохион байгуулалтаар бол та болон одоо таны нөхөд өөцөлдөж одоо асуудлыг тодруулж байсан. За тэгээд бол энэ танаас мөнгө төгрөг одоо нэгсэн энэ улсуудын хэргийг бол одоо шалгуулах одоо уулзагдаад өгсөн байна. Энэ хэрэг бол одоо шалгалтад дуустал энэ хүнийг бол одоо гаргаж болохгүй гэсэн асуудлыг бол одоо хэрэг шиг хамаараас хэрэгжүүлж байна. Энэ учир бол юм байхгүй да.
Одоо надын тэр 4 өдөр би өмнө сууч. 4 өдөр надын одоо алавдан гаргаад тэгээд би мотад өмнө суусан юм аа. 5 өдөр үдэн тэр өмнө хэлсэн. Immigration-аас бол энэ хүний хагас өдрийн үдэн өмнө заавал гаргаана. Гаргахгүй болохгүй гэж хэлж өмч бол бидэн бол арга байхгүй. Заавал гаргах болж байна гэж тэгэж хэлсэн. Би ч хайж утын яг чихрэн сонсож. Тийм учраас миний сэтгэлж адилхан тэгж буцсан манай одоо надын одоо үр өвдөд минь надын одоо гэмт байхгүй гэж боцсон залуучууд Монгол залуучууд ирээд энэ хүн ингэж байх юм бол маргааш бол заавал хүчээр энэ одоо албадан гаргах болж байна. Юмс бидэн арга бодоод энэ хүний одоо авар хэрэгтэй гэсэн. Тэгээд чи одоо бас манай гэр бол хэлсэн юм л да. Чи одоо чимээгийн сурдуулаад мөн авсан ч та чи энэ хэлэл да гэж. Би тэгээд гинт санахгүй да. Тийм шүү дээ энэ чинь. Тэгээд бол би өмгөөлөгч аваад тэр шүн Сүхбаатар дүүргийн цагдаад бол гомдол өгсөн. Ийм юм байна шүү одоо ийм. Ийм учраас одоо миний энэ гомдлыг одоо харж өчгүй гэсэн. Тэгээд дараа өдөр энэ хагас өдөр одоо 8-9 цаг 6 цаг надыг гаргаад тийм учраас манай залуучууд одоо үнэхээр алин гэж би танихгүй тэр үе чинь одоо үнэхээр би бүгдээрээ танихгүй залуучууд. Тэгээд надыг та хавсан өмсө бидэнтэй уулзъя гэж. Би тэгээд уулзъя гэж би гарсан. Гараад та одоо яваа гэсэн. Хүмүүс юу ч юу яваа. Би тэгээ гар нэгэнтэй гар бараа хэдэн хүнч би мөртөө тэр үе чинь одоо толгойн гээд барагтаа одоо өрүүлжээд юм харахгүй байсан. Тэгээд би гарсан юм аа. Дараат нь одоо яг хэлэн бол тэр иммиграшн дарагч өөрөө хэлжсэн шүү дээ. Та гарсан зөв болжээ гэж. Бид нэг алдаа дутуу гарч байхгүй да. Ийм. Ингэж хэлсэн. Энэ өдөр хүртэл одоо бүх надад тусалсан тэр залуучуудаа би баярлаа гэж хэлмээр байж энэ шүү дээ гэж. Дараат нь одоо манай гэр бүлийн тэрний одоо ээжүүд нь бол ерөнхийлөгч хүртэл одоо хойл зуунсэд ерөнхийлөгч томлон гажир бараг бидний толгойд орсон бүх одоо засгийн газрын байгууллагт бидний өргөдлөө нь өгч нэгт энэ албадан гаргах одоо энэ бол үнэхэр хойл бос байна. Үнцэл байхгүй. Нөгөө нэг нь энэ чинь бол гэнтийн биш. Бидний сүрдүүлээд мөн аваад бичиг бичүүлээд дараат нь бидний гаргаан гэж байна. Тэгээ манай найз нар хэлчих. Энэ чинь бол чимээгийн гаргаан гэсэн чинь тэр мөн авч явах хүмүүснээ зохон байвал ажил байхгүй дээ. Тэгээд өгч манай өргөдлийн дагуу ерөнхийлөгч бол тушаал гаргаад энийг шалгаа гэсэн. Тэгээд одоо томбол цагдаагаар комисс байгуулад шалгасан юм аа. Энэ ажлыг. Шалгасан донд бол одоо мөнгө авсан хүмүүс за мөнгө буцааж өгч ягаад бол баримт байж гэн үтсэн хүнч байж гэн надыг дагаад бүх одоо мөнгө авсан газар явсан шүү дээ энэ хүн. Тийм учраас тэр өгөхгүй байж чадны да гэрч бол дөндөө мөнгө өгч. Ийм буцаагаад өгч. Тэгээд тэр гэм тэрэг одоо тэр хүнд бол нэгэнтээ өрөө үсгэж. Би бол хохирогч ийм байхгүй юу. Тэгсэн чинь энэ хэдэн хоног дотор хаад одоо энэ чинь учир үүсэж байгаа. Юу үүсэж юм бэ? Засаг төрс олчихлаа. Дараг нарс олчихлаа. За энэ хугацаанд бараг эзэнгүй шахуу болж яана уу? Би тийм ойлголт авсан. Тэгж хэлээ. Тэр гэмт хэрэг биш. Тийм. Тэр хүн сүрдүүлж ялгааг мөнгө авсан биш. Тадан хооронд одоо мамаа хийсэн шахуу миний ойлгоор тиймэрхүү болж ирлээ. Тэгээ ерөнхийлөгчийн одоо нэг тушаалын дагуу энэ чинь юу ч биш болж ирлээ. Тийм. Тэгвэл янд надыг буцаад хятад руу одоо гаргаан гэж хэвгүй юу да.
Би бодогт энэ ажил чинь алхмаар ингэж ил явж байна. За тэгээд тэр эргэн хариатын газрын дарга хөрөвд оржуул 100 одоо таныг бол олдон гарахгүй маа гэж одоо нэг уулзалтаар хэлж байсан. 11-р сард бас одоо дахиж тэгж мэдгэцсэн. Тэгэхээр тэрний нөлөө бол ерөөсөй харагдахгүй байгаа болохоор таны хувьд бол өнөөдөр одоо нэг аюултай болгож байгаа шүү дээ. Манай Жермнээс бас асууж байна. Үнэнбаатар чи өмнөшин хэрвэл яасан? Учраа олвол яасан гэж. За би харж болно. Би хэрвэл учраа нь олно. Тэгсэн ч энэ бол яанда. Би хэрвэл эдэн бол надыг бол зүгээр тахгүй. Надыг зовоон. Надыг элдэн шоронд хийх нь тодорхой. Яг гэвэл энэ чинь хадаа гэж нэг өвөр Монгол байна шүү дээ. 15 жил шоронд байсан. Тэр бол миний сурагч байсан. Монгол номын сан нөөж. Тэр шалтгаанаар 15 жил шийдсэн шүү дээ. 15 жилийн дуусчгээд ямар шалтгаангүйгээр буцаад 4 жил нэмээд шоронд байлгасан. Эний ботгүй. Эний харахгүй. Энэ чинь амьд жишээ байж байна. Яхад нэгэн бол тэр хэн хөгжилт. Өгөхөд 18 жилийн дараа цагаачилж байна. Тэр жинхэнэ хэрэг үүссэн ялсан хүн нь 9 жилийн дараа өөрөө нь би хийжээ гэж хэлсээр байтал тэрийг тоохгүй. Энэ хүний учрыг цагаатахгүй. Одоо энэ чинь тэр хүний асуудал чинь 7 хоногийн өмнө хийсэн байхгүй да. Яг тэр зурагтыг бараад гүтэйгээ тэр чинь 2 хүн байхгүй да. Нэг нь Монгол, нэг нь зурагт хятад. Хятадын за чи гэртээ хайр гэж хөөж явлаад зурагтыг алдсан. Яг энэ хүний элсэн хүн чинь Хух хотын цагдаагийн дарга байхгүй да. Яг надын ингэж буцаад авна гэсэн хөөцөлсөн хүн шүү дээ. Энэ чинь 10 хоногийн өмнө тэрээс ажилласан хасаад шалгиж байна. Ийм хүн байхгүй да. Ийм учраас ойлгомжтой. Таны хувьд бол тэнд очиод аюул эрсдэлтэй байдалд орно гэдэг бол ойлгомжтой байна. За тэгээд өнөөдрийн та энэ үүссэн хүнд нөхцөл байдлаас гарахын тулд таны хувьд юу хэрэгтэй байна гэж та бодож байна вэ? Би ингэж бодож байна. Монгол бол арчилсан улс, арчилсан орн. Тийм үү та. Яхад ерөнхийлөгч элбэгд орж бол хэлсэн. Олуулаа нь болёо гэсэн. Тийм үү та. Би бол яахад энэ уралаас өмнө би ирж одоо хүртэл энэ сууж байгаа. Тэгвэл би энэ уралын дагуу би Монголын иргэн болж болохгүй юу? Би Монголд амьдарч болохгүй юм. Хэрэг би тэгх юм бол бүх асуудал байхгүй шүү дээ. Тийм үү та. Би 25 жил Монгол би нэг дүүрэг нэг одоо нэг хүн надад гомдол өгөө байж ихт би юу гэж одоо байхгүй оронд тийм учир гаргана. Тийм тэр бол одоо тов тодорхой шүү дээ. Тийм учраас миний одооны хүсэл бол ганцхан надад Монгол иргэн болох юм боломж өгөөрэй. Би Монголын иргэн болмоор гэж. Таны хувьд бол өсөөр бол нөхцөлтэй авчихсан шүү дээ. Тийм. 2 удаа өгсөн ерөнхийлөгчд. Тийм. Ер нь бол би удаа бол ингэж бодож байгаа юм л да. Манай хуульд бол нэг ийм залтан байна. Монгол улсад бол одоо цаач хавьяата үйлсийг хийсэн хүнд бол одоо шууд өгнө гэж. Таныг бол ер нь тийм хавьяата хүмүүс үзээд байгаа л да. Тэгээд яг үстнэ гэж хэлэхэд бол Үнэнбаатар ахын одоо асуудал олон нийтэд мэдгдсэнээс хойш маш олон хүнд ирж байгаа. Зарим хүн бол одоо залуучууд бол арын улсад цуглуулах хөдөлгөөн зохион байгуулалт яа гэж хэлж байгаа. За тэгээд бол Үнэнбаатар баг одоо дэмжиж байгаа хүн болгон бол өөрсдөө чадал чимээг дэмжээрэй. Монголоор гол ирсэн одоо энэ хүмүүс одоо Монгол улсаар амьдрах нөхцөл болцоог хангуулахын тулд бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэе гэж бодож байна. За ялангуяа бол одоо энд янз бүрийн одоо өнгөлөн хамгаалах мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байна. Үүнд бол одоо хүний эрхийн өнгөлөгч одоо хуулийн өнгөлөгч олон улсын одоо эрхцэн өнгөлөгч ийм одоо хүмүүс энэ ажиллагаанд одоо нэгдэж орох юм бол одоо тун сайн байна. За тэгээд та бүхэн одоо тиймэрхүү хүмүүстэй одоо холбоо илгээтэй байдаг бол одоо өөрсдөө хөвч чармаатыг нийтгээд энэ одоо Үнэнбаатар бай одоо Монгол улсын хөгжил дэвшилт одоо 25 жил одоо хувийн нэрээр оруулаад ариун цагаан хөдөлмөрөөр явж ирсэн хүнийг авахын тулд хүч чармаатаа гаргаарай гэж хэлмээр байна. Ер нь бол одоо олуулаа болцгоё гэдэг бол одоо туулийн зөв одоо ойлголт. Энэ бол монголчуудын 100 жилийн одоо өсвөр хэмжил байна.
За тэгээд одоо бүгд одоо олонтой болоё гэж яхад одоо нэг хүн дээр ихтэл одоо нэг юм хүнд асуудал гараад маш олон асуудал гарч байгаа. Сүүлийн үед бол хүний эрхийн зөрчил ихсэж байгаа. Өнгөрсөн жилд бол одоо хэдэн 10 хүнийг одоо зөв усаар одоо гаргасан ийм байдал харагдаад байгаа шүү дээ. За тэгээд олонтой болохын тулд бол энэ олоолаа бас чармаа хэрэгтэй. Тэгээд олоолаа бол Үнэнбаатар хатад туслая. Өмнөд Монгол нөхдөд туслая гэж одоо уриалмаар байна. Энийг ийм асуумаар байна л да. За зарим хүнд бас нэг ийм бодол төрдөг юм шиг байна. Ягаад энэ өвөр монголчууд чи одоо Монголд одоо заавал ирэх ёстой юм, айх ёстой юм. За энэ хүмүүсийг ягаад бид нар одоо хамгаалах ёстой юм. Одоо бид нар ч одоо 3 сая монголчууд болох юм шүү, гэх юм шүү, зарим нь бодсон юм шиг байна. За та бол одоо Монголд 25 жил бол ажиллаж амьдарчээ. За тэгээ энэ хугацаанд бол одоо хичнээн өвөр Монгол хүмүүс ажиллаж амьдрахаар ирээ одоо юу. За тэгээ та бол одоо бас ямар хөө одоо ажил төрөл одоо эрхэлж байна. За тэгээд одоо өнөөдөр чинь эдийн засгийн хямралтай энэ төр янз бүрийн юм ярих болж. Тэгэхэд одоо энэ Монгол төвлөртийнхаа потенциалыг ч гэсэн ашиглах хэрэгтэй юм биш үү гэсэн бодол ч гэсэн над төрдөг. За тэгээд одоо нэг хоёр юм харагдаад байна шүү дээ. Нэг болохоор одоо өвөр монголчуудын ямар шаардлагатай юм гэдэг асуулт цааны хүний толгой төрдөг бол нөгөө талаас харахад бол өнөөгийн энэ цаг үед бол өвөр монголчуудын одоо нөөц бололцоо бас хэрэгтэй юм шиг юм харагдаад байна. Та энэ талаар бас санууллаа хэлнэ үү? Анх ирэхдээ 90 онд Монгол хүн би Монгол хүн би Монгол очи багасаа нэг Улаанбаатар миний аав Улаанбаатар байсан гэсэн ганц кинол бид нар бүгдээрээ үзчихсэн л да. Тэгээд л наашаан бидэн гарч ирэхдээ бидэн гурвлаа. Гурвлны энэ нэрийн чи харал да. Нэг нь бол Ариун гэсэн нэртэй, нэг нь Улаанбаатар гэсэн нэртэй. Би Үнэнбаатар. Улаанбаатар гэсэн нэртэй энэ хүний аав нь Цулув гэж. Монголын одоо чирэг Японы нэт цохогт Монгол чиргийг дагуулж анчгүй даваад орсон хүн. Бидэн тэгээ тэр үед ирж Монголуудаа хөгжиж бидэн нэгт Монголыг үжи. Ирээд бол Монгол маш сайн хөгжсөн. Тэр үед Улаанбаатар үнэхээр бидний сэтгэлд одоо гоё юм өгсөн. Хүмүүс ямар соёлтой, ямар хөгжсөн байхаа бидэн бол үнэхээр одоо бахархаж яасан. Тэр үеэс бол одоо тасралтгүй өвөр монголчууд Монголд иржээ. Одоо бараг миний мэдхээр одоо 1000-аад хүн бол байна. Одоо яах вэ? Тэр үеэсээ ирээд одоо хүртэл үлдсэн бол цөөхөн л да. Одоо нэг 100 хүрхүүгүй юу гэж байж байна. Одоо жишээлбэл одоо Хятадын ямар ч компанид заавал одоо орчуулагч байна шүү дээ. Өвөр Монгол орчуулагч байх юм. Одоо жишээлбэл одоо хэдэн Хятадын бизнесийн холбоо гэж байна. Миний утгаар нь 3 4 байгаа. Тэн дотор нь бол өвөр Монголын бизнесийн холбоо гэж байх юм. Энэ хүмүүс бол бүгдөө нь одоо Хятадын компанид орчуулагч юм уу, хэлцэн дараа юм уу, тиймэрхүү ажил хийж байгаа. Бидний өвөр монголчууд бол одоо мөнгө байхгүй л да. Одоо ч гэсэн өвөр бол маш их хөгжиж, маш одоо баячууд байгаа. Гэвч тэн дотор нь бол өвөр монголч байхгүй. Бидэн бол одоо Монголд ирээд Монголд өчүүхэн ч гэсэн нөмөр болъё гэсэн бол яах вэ? Чадал хүчээр нь одоо нэг компанид орчуулагч юм уу? Одоо жишээлбэл ямар чиглэлээр монголчуудын хамтраад нэг Хятадын хүрэн оруулагч татаж оруулах юм уу? Ийм байж байгаа. Би ч гэсэн ядал ч дээ. Би бол нэг барилгын компанид орлого захирал гэж байж байна. Энэ Хятадын компани, Хонконгийн компани да. Хүрэн татаж оруулсан. Би татаж оруулж итгээд наашаа оруулсан. Гэвч миний мөнгө биш юм. Тэгээд би орлогч. Тийм үү да. Одоо Монгол, Хятадын хооронд одоо ингээд зохицуулаад ажлуудаа хөөцөлдөөд явж байна. Яа ингэж хийж монголчууд дөндөө. Одоо яах вэ? Монголд ирээд хэдэн жил болоод, Герман болоод одоо Монголоос дамжаа буцаад одоо Европ юм уу, Америк юм уу тэр нутагт явсан бас дөндөө хүмүүс байна да. Ийм. Төвч би бол өгчөрсөн. Би бол Монгол нутагтаа нь одоо үлдээ амьдэр ийм нь бодлоготой. Одоо энэ Монголд байгаа өмнөд Монголуудаа нөхдөд өчигдөр төгрөг мэлэг бэрхшээл одоо таны харахаар ямар бэрхшээл учирч байна вэ? Энэ яах хэлэн болоо өвөр монголчууд бас хэцүү шүү дээ. Тийм үү? Одоо гэвч Монгол Хятадын харилцаа сайн болсны дараа өвөр монголчууд бас амьдрал сайн болсон шүү. Тэрээс өмнө бидний өвөр монголчууд монгол хэл сурна. Сураад ямар хэрэгтэй? Ямар ч хэрэг байхгүй. Дэлгүүрд очиод юм авамлээ хэн монголоор чамайг ярих. Албан бичиг
Хөдөө өвөр Монголын ууртан засаг орны хойлон дотор хэлж гэн. Монгол бичиг бол өвөр Монголын албан хэлөө, албан бичгөө. Гэвч тэр албан бичиг, албан хэл хааж хэрэглэхгүй. Ийм учраас бидэн монгол хүн монголоор яриад ямар хэрэгтэй? Хэрэг байхгүй. Одоо 20 улсын харилцаа сайн болцсон. Жишээлбэл одоо монголчууд бизнес хийгээд өмнө шин хятад очоод одоо бараа ёд авнаа юм байхгүй да. Энэ дотор зуулчин шахна олонхийг нь өвөр монголчууд. Тэр зуулчилгааны өөрийнх нь амьдралаа авч явж явахгүй да. Тэгээ тэр чинь хэдэн 100 хэдэн мянга байж дээ. Бөөжин өрөө ингэж байх юм. Тэн дотор сайнч байна, мууч байна. Гэвч сайн муу аль ч гэсэн Монголын одоо эдийн засгийн байдлаас өөрийн хоолой одоо олж идэхгүй да. Ийм учраас өвөр монголчууд бол Монгол хөгжил бидний амьдрал байна. Бидний хэл үсгэн авч үлдэн. Тэгэхгүй бол бидний юу байх? Утгагүй шүү дээ. Ийм байхгүй да. Одоо нэг юм асуудал байна. Ер нь иргэн арьяатай газрын дарга бүрд орчуулаа. Дахин бол таны тухайд бол хэлсэн байдаг. За цом хэлэхдээ бол одоо хөрөнгө оруулагчдыг бол одоо албадан гарах асуудал байж болохгүй. За түүнээс гадна бол за Монголд удаан жил одоо доктортой ажилласан ийм хөрөнгө оруулагчд бол одоо бүр алдахгүй гэж. За 11-р сард бол таныг бол бас ирж ирсэн. За энэ хүн бол одоо энэ тухайн үед тэр эмнэлгээс бол орж явж одоо албадан гаргах аюулаас зайлсан одоо их сайн зүйл болсон юм аа гэж. За тэгтэл одоо яг үүндээ таны одоо баримт бичиг хүртэл одоо танд байхгүй одоо нэг юм байдалтай болоод тийм ээ. Тий. Одоо миний паспортыг чинь 5 сард авсан шүү дээ. Ийм тийм шалтгаанаар аваад надад өгөн гэж 3-4 удаа ярьсан. Та хүрээд ирээ, танд өгнө. Жишээлбэл өвөр Монголын бизнесийн холбоо болоод иммиграшны уулзалтанд албан ёсоор хэлж Үнэнбаатар бол ямар ч юм байхгүй. Таасартан бид өгөн ганцхан энэ өдөр өөр хүнээр дамжуулаад өгч болохгүй паспорт. Яа тэр хүнд нь гардуулж өгөн гэж хэлсэн. Тэгээ би маш их баярлаа дараа нэгд өдрийн бидэнд очиж яагаад гэвэл уулзалт 5 өдөр болсон. Тэгээд нэгд өдөр очоод авах гэсэн чинь өгөөгүй. Тийм. Өгөөгүй шалтгаан бол байхгүй. Манай шалтгаан биш. Утгагүй цагдаагаас. Одоо бол прокуророос албан бичиг гэж. Би цагдаад очиж за та нэг албан бичиг бичээд өгөл да. Миний би паспорт авмаар байна. Тэглээ цагдаа. Бидний талаас бол иммиграшн тэр хүний паспортыг хураа гэсэн ийм хандлагатай албан бичиг юу ч байхгүй. Уцаарч тийм яраагүй. Ийм учраас бидэнд одоо тэр паспортыг өгөө гэсэн тийм одоо албан бичиг үнцэл байхгүй шүү. Тэр чинь иммиграшны асуудал байхгүй да. Та тэнд очоод тэдэнтэйгээ яриад аваа. Ийм учраас одоо хүртэл би паспортаа авч чадгүй байж. Яг хэлэн бол тэр паспорт одоо надад хэрэггүй. Би явахгүйчгүй. Тийм учраас одоо бүр өгөхгүйч яадаг. Одоо бол би тэрээ хөөцөлдөх сонирхолч алах. Шинэ жилээр одоо бас сонин үйл явдлууд тохиолдсон. Одоо таныг одоо яг тэр шинэ жилийн баяр болж явах үеэр л одоо бичиг баримтаа ав гэж одоо шаардаад байсан тийм. Тэгээд тэрний үеэр ч одоо нэг сэмхэн албадан гаргачих гэдэг сэжиг төрүүлмээр үйл явдал болоод байсан шүү дээ тийм ээ. Тийм шүү. Одоо ойрын хэдэн сар ястай би бол шүн унтаж чадгүй. Өдөр годомжинд гарахтаа би бас өмнө хойшоо хардаг юм. Нэг машин түргэн тавихгүй би хурдан зайлаа замаас холдох юм. Ийм болж байна. Жишээлбэл 31-ний өдөр бол цагдаа надад ярьсан. Үнэнбаатар иммиграшн ярьж байна. Паспортын чинь энэ өдөр өгнө. Та хурж ирээд авахгүй юу гэж. Тэгэд би хэлсэн 31-ний өдөр одоо паспорт өгнө. Ямар гоё юм да. Одоо шинэ жилээс өмнө бас нэг ийм нэг одоо тийм болов ярьж байгаа сайн ч юм уу сонссон чинь би тэги та одоо би хот гарч яана баяр болж их юм. Хотонд байхгүй. Та миний паспортыг авч гэрээ. Хэрв та паспортыг авсны дараа надад хэл боломж байвал би очиод паспортыг авъя гэж би тэгээд хариулсан. Тэгээд дотроо бас одоо зэрэг дотроо бас их баяр хөөртэй одоо шинжил болсон гэж бодож ирсэн. Тий. Тэгээд 30 минутын дотор дахиад нэг утсаар ярьсан. Номер утас
Би одоо тэр үе чинь бас баяр болж яадаг би тэгэд аваад байна уу гэсэн. 2 удаа байна уу гэж асууад цаана нь юу ширээгөө уцаанд тасалдсан. Гэвч уцсан дотор бол одоо машинд яваад салхины шууган бол сонсогч их. Тэгээд би ч одоо нэг энтэй одоо олон удаа сүрдүүл ялгаагаас одоо зөрөх бах болцоо одоо. Тэгээ би сэжиг хөрчихгүй да. Өн чинь хэний? Ягаад номер уцаар ярьж байна? Ягаад над руу яраад уцаа авахгүй? Ярихгүй? Тэгээд би бодчих юм. За эдэн чинь одоо усал одоо арга хэмжээ авангжих юм уу да гэж. Би ягаад уцаа нь бид хад нөгөөгүй гэж. Тэгээд одоо энэ баярын үед бол ерөөсөн би нэг тогтойхон унтаж чадаагүй шүү дээ. Наач чааш гэж. Тэгээд одоо ийм байхгүй да. Тэр чинь 28-9 тухай. Одоо манай гэр бүлийн машин бариад гарахгүй юу? 2 өдөр тэр өдөр. Ягаад бол машин гарахгүй өдөр байхгүй да. Тэгээд цагдаа зогсоогоод. Таны машин одоо гэмт хэрэгээр одоо шалгаж байна, хайж байна. Яасан гэж. Тэгээ асууж. Тэглээ цаанаас нь имэгэр шинэ одоо Бэхбат гэсэн хүн альбом бичиг явууч энэ машин энэ номерт хүн бараад явбал та бидэнд мөдөлөө гэж хэлсэн. Ийм байжгүй юу та. Тийм учраас би бодож байгаа. Энэ чинь бараг бүр одоо нэг холбоотой биш үү гэж. Тийм. Тэгээд энэ учраас одоо та тодруулсан чинь зун одоо миний өгсөн юм одоо хүртэл хүчнтэй үйлчилж байгаа юм байна гэсэн санааг солисон байсан. Тийм шүү дээ. Тэр чинь 6 сард одоо 6 сарын 13-нд хаа эдэн чи альбом бичгэн одоо замын цагдаа дүүрч. Чи 12 сарын 28-9-нд хүртэл бас энэ хүчнтэй гэсэн чинь одоо тэдний одоо үгүй таны одоо тийм байхгүй тэрийн бүр худлаа гэсэн одоо надад бол ийм сэтгэл өгсөн юм аа гэж. Ер нь бол энэ хүчний байгууллага болон одоо Монголын нарийн байгууллага бол тантай өнгөрсөн үйл явдлууд ирснээс хойш харьцагтай хүний эрхийн зөрчил гарч ирсэн байна. За тэр нэг зохион байгуулалттай гэмтэргийн хилдэс хүртэл одоо тэд рүү бол одоо бас гин тандаад л бас нэлээд сандарсан байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Яа баяраас өмнө надад оч гэж би очиж очоод төв байранд очиад та бол одоо юм наашаа хурж ирээ та ховцон тэл. Одоо за тэгвэл яахт би нэг гаднаа нэг зузаан ховчихсан би зузаан ховцон тэлсэн. Бүгдээ тэл. Би бүгдээ тэлнэ. Готел ядан тэлж дотор юмдан ховцон тэлж. Бүгдээ гэж би тэлэхгүй гэсэн. Бүр цангаар бахраад. Цацаад авлаа шүү дээ. Ямар бүдүүлэх хүмүүс юм да. Ингэж одоо. За хэрэг би тайлахгүй бол эдэн чинь гарч ирээд гар хөдлөх үү гэж тэгж босчихъя. Тэгээд зүүн барангад зураг авсан байхгүй да. Ингэж эн чинь би бодогт бол энэ хүний хамгийн анхны одоо хүний өрөх байхгүй да. Чи юу гэж ингэж яах юм? Тэр бүгдээ баригдсан юм шиг. Тийм. Тэгээд одоо нэг барьж орох гэж байгаа юм шиг байдалтайгаар хандчихад. Тийм. Одоо болохоор үгүй гомдороо зөвөр ойлгох хэрэгтэй энэ асуудлыг гэж ярьж байгаа шүү дээ. Юу ч байхгүй шүү. Тайван байгаарэ. За тийм. Та гэртээ хараа. Зүгээр ингэж ярьсан. Би яаж зүгээр байж чадна. Одоо бариадлаа аваад аргачих юм билүү үү? Мутгүй шүү дээ. Тийм үү. Тийм. Энэ нэг одоо ойлгож одоо суртуулсан юм нэг дарамттай явдлаа тэр үеэс хойш нэг тасраг байна. Тийм шүү дээ. Одоо хүртэл үргэлжилээд лээ. Одоо шалтгаан бол ганцхан шалтгаан шүү дээ. Жагсаал орч. Тийм. Жагсаал орсон бол миний талаар бол ямар шалтгаан байхгүй. Би тэгжэл болж байна. Би нийч одоо нэг улс төрчлмөр үгүй байж байна. Гэвч энэ асуудал тодорхой болж байна. Үнэхээр одоо миний одоо энэ талд бол би бодож байна. Одоо өвөр Монголд амьдарч байгаа өвөр монголчууд хэрэгцүү. Монголд ирчих бол арай чөлөөтэй байх.
байлгуудаа гэж би тэгжил бодож байна. Тэгжил хүсэж явахгүй да. Жишээлбэл энэ одоо Интерпол дотор орж явах 600 гаруй хүн нь бараг хагас зүлэг нь Америкт байж шүү дээ. Канадад байж шүү дээ. Америк бол алуу ёсоор хилж бидэн бол хятадын тал энэ тэдний тэр жагсаалын дагуу ямар ч гөрөө юм байхгүй. Тэр бол бидэнтэй хамаагүй ярьж алуу ёсоор ярьж явахгүй. Ийм байж. Канач гэсэн хавьянд хэдэн зуун хүн тэнд одоо байж шүү дээ. Тэр бол жинхэнэ миний үчгээр тэр хүмүүс бол гэмтэрх. Тийм үү да. Одоо мөнгө авч тэрийн мөнгө авсан нь одоо хойл босуу яах уу тэр би мөтгөө. Тэр тийм үү да. Мөтгөө. Гэвч аль нь нөхсөн. Аль нь ч өгөөгүй шүү дээ. Ягаад одоо Монгол байж их одоо би бол ямар ч гэмтэрх хийгээгүй. Шалгаж болно. Би 25 жил Монгол суужээ. Миний одоо сууж их хугацаанд би хуулийн дагуу суусан шалгаж үжиж болно шүү дээ. Би одоо 25 жил Монголд сууж их танил одоо танил дүндөө байна. Энэ хөтөө оны хүмүүс уцаар ярьж илээ. Үнэнбаатараа яасан юм ямар дэмжилт авах уу гэж би өө 17 8 жил одоо 14 5 жил одоо ийм холоо бараагүй хүмүүс надад ярьж явах юм. Эднээс одоо энэ гэрчөөд авч болно шүү дээ. Тэмгүй дээ. Ийм учраас би бодогдвол надад одоо өмнөшөө албадан гаргах тийм үндэслэл бол байхгүй. Хүний эрхний дагуу бол би бол Монгол хүн Монголд амьдрах би бол ийм өрхтэй гэж би тэгжил бодож байна. Дангой өвөр монголчууд бол Монголд бидний хов нүбэр болж байна. Олонхийг одоо тийм жижиг сажиг тийм одоо бидэнд тоочгоогоор олонхийг нь юм штэ. Бүгдээрээ Монгол гэж хүрээд ирсэн штэ. Ийм байхгүй да. Монголын арт нь бол одоо алханы учир, миний учир, бас нэг өөр хэдэн нүгэр Монголын учир дээр маш их дэмжиж өгч байна. Сэтгэл санаагаа одоо нийт дэмжил энэ дотор би бол одоо тэдгэр хүмүүс. Тэдгэр хүмүүс юм. Босод өвөр монголчууд юм. Маш их байдлаа гэж хэлээ. Үнэхээр юм байж штэ. Тэгээд янз янзын бас энэ ярилцлагын эцэст одоо та хоёр юу хэлмээр байна. За Монгол улсын одоо ард иргэд монголчуудад юу захиж хэлмээр байна. За энэ өдөр одоо энэ боломжийг ашиглаж би бас монголчуудаа одоо баярлалаа гэж хэлмээр байна. Миний бүх ажилд одоо тусалж авсан дэмжилтэй өгсөн тийм сэтгэлийн санаагаар нь одоо надад одоо дотор нь халуун тусалж дэмжих өгсөн та нар бүгдэндээ би баярлалаа гэж хэлнэ. Яхад бидний өвөр монголчууд бол цаашаа ч гэсэн одоо Монголд ирж л таа. Монгол хүн Монгол улс хөгжин. Би 90 онд ирэхдээ би бас анзаарсан. Тэр үед еврей улс Израиль улс хоёрхан сайхан намд татдаг. Би Монголд ирээд 25 жил болж Израиль улс 7 сайхан намд татдаг болж ингэж хөгжиж хөнч тэр улсыг бол жижиг улс гэж үжиж чадахгүй хүчрэх том гүрэн болж. Бидэн Монгол улс ерөнхийлөгч нь Улаан болын энэ Уралын доор тийм үү зөвхөн өвөр Монгол биш. Жишээл Хөхнөрийн монголчууд, Шинжангийн монголчууд, Бурятууд, Халимагчууд бүгдээрээ наашин ирж болно шүү дээ. Тэгэхэд бид нь бүгдээрээ хүч нэгдэж Монгол улсаа хөгжүүлээ. Хинч манай Монгол улсыг ядуу, бороо, хүчгүй тэгж хэлж чадахгүй болтол бид хөгжүүлээ да. Тийм үү? Би ингэж л одоо уриалмаар.